үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгахыг эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр олон улсын өнөөгийн байдал ба Монгол улсын гадаад бодлого сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочныг танилцуулъя. Ноён Мегмар Дорж Хүмүүнлэгийн их сургуулийн ахлах багш доктор ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Тэгээд Мегмар Дорж доктор маань бас энэ гадаад бодлого, эдийн засгийн судалгааны хүрээлэн ингийн удирдах зөвлөлийн дарга бас ийм албатай. За мэдээж энэ үндсэн ажил нь бол энэ Хүмүүнлэгийн их сургууль тэндээ багшилдаг. За ийм ирхэн байна. За мэдээж олон улсын өнөөгийн байдал мэдээж өнөөдөр одоо дэлхийн хамгийн хорц цэг бол энэ Иран, Америкийн одоо дайн байна. Тийм ээ, хоёулаа эндээс яриагаа эхлэх нь зөв байхаа гэж ингэж бодож байна. За яг өнөөдөр энэ дайны одоо байдал ямар төвшөнд одоо ямар газар очиход ингэ байж байна гэсэн ийм асуултаас эхлэе та. Тэгэхээр мэдээж өнөөдөр бол улсын харилцааны судлаачдын ер нь нийт хүн төрөлхтний гадаад олон улсын мэдээний гол асуудал бол Америк Ираны дайн, түүнээс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, нефть бүтээгдэхүүний өсөлт, тэнрээс нөлөөлж байгаа амьдралд нь нөлөөлж байгаа инфляцийн дөнгүүд энэ бол маш сонирхолтой сэдв байна л да. Өөрөөр хэлбэл энэ дайн намжаад Ормозын хоолой нээгдээд дэлхийн зах зээл дээр өссөн байгаа нефтийн үн буугаад амьдралд нь бодиттой эрг нөлөөлөл үзүүлэх үү гэдгийг ард хүмүүс сонирхож байгаа. Ингийн иргэд улс төрийн топ түвшний шийдвэр гаргагчид эндээс гадаад бодлого хэрхэн зохицуулах уу, ямар шийдвэр гаргах уу гэдэг дээр санаагаа чилээж байгаа. Олон улсын харилцааны судлаачид бол энэ олон улсын харилцааны системд ялагч нь хэн байх юм? Цаашдаа ямар дэг журам тогтох юм? Хин хиний хүсэл мөрөөдөл зорьсноор дэлхийн улс төрийн систем, геополитикийн орчин өөрчлөгдөж, үр дүнд нь эдийн засгийн нөхцөл байдал бүрэлдэн тогтох гэдгийг бол янз бүрийн өнцгөөс өөрсдийнхөө судалгааны онол арга зүйдээр одоо суйрлал судлаад байж байна л та. Тэгэхээр энэ дайн маань Америк нэг талаас Израильтай авсарсан Ираны эсрэг одоо 2 сарын 28-нд эхэлсэн дайн бол өнөөдөр бараг 2 дахь сар руугаа 2 одоо сар болох ч шүү дээ тийм ээ. Болж байгаа гэсэн. Одоо 2 сарын 28-нд эхэлсэн дайн ингээд бодохгүй одоо 3 сар бүтэн дуусаад 4 сарын 23 болоод явж ийн гэдэг чинь 50 гаруй хоног болцсон байж шүү дээ. Тэгэхээр энэ дайн өнөөдөр нөхцөл байдал дээр бол яг Исламабад буюу Пакистаны ерөнхий сайдын санаачилсан энэ хоёр улсын хооронд эхлүүлэх хүсэлтэй байсан яриа хилцээрийг одоо явуулах зорилгоор 15 хоногийн хугацаатай гал зогсоодсон ийм нөхцөлтэй байж тэр хугацаач ер нь дуусч байгаа шүү. Дуусаад ер нь Америк нэгдсэн улс ерөнхийлөгчийн зүгээс бол энэ гал зогсоох процессыг бол сунгана гэсэн мэдээллийг саяхан хийж штэ тийм ээ гэсэн байлаа. Гэхдээ нөгөө хоёр тал тавьж байгаа болцлууд нь шаардлагууд нь бүрэн дүүрэн нийцэхгүй байгаа учраас яриа хилцээд нэлээд мухардмал байдалд орчод байж байна. Эндээс нэг 2-3 янзын ирээдүйн таамаглалууд гарч ирээд байна. Нэгт нь одоо яг тодорхой асуудлууд дээр буултууд хийгээд ойлгох нь шүү дээ. Хоёр тал өөрөлдөл Америкийн нэгдсэн улсын чинь баг дайн хийж явах эхлүүлснээс хойш хугацааны санхүүгийн зардал яаж явсан вэ гэхээр өдөрт баг тэрбум доллар зарж ирсэн. Иран бас маш их хэмжээний одоо тийм ээ валют санхүүгийн зардал гаргаж байгаа шүү дээ. Ираны тал дээр бол яг хэдийг зараад байгаа гэсэн тийм тодорхой тоонууд бол байхгүй. Тэгээд аль тал нь бол үнэхээр бас зогсохыг хүсэж л байгаа сэтгэл зүйн хувьд. Гэхдээ тодорхой тавьж байгаа шаардлагууд нь биелэхгүй бол дайныг цаашаа зогсоохгүй байх. Одоо зогсоохгүй байх цаана дайныг дараагийн шатлал руу өргөжүүлэх гэсэн юм хоёрдугаар сценар. Нэгдүгээр шатлал нь бол мэдээж дайн зогсоод явах юм бол тодорхой буултууд хийгээд явах юм бол Ормозын хоолой нээгдээд тийм ээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үн тодорхой түвшинд буугаад энэ чинь 2 сарын 28-нд дайн эхлэхийн өмнөх өдөр дэлхийн зах зээлийн үн чинь
нэг баррел нефтийн үн 60 орчим доллар байлаа шүү Тийм дээ. байсан. Тэгээд дайны яг оргил үед бол энэ чинь бараг 110 буюу бараг л 2 дахин өссөн юм өндөр өсөнтэй байгаа байхгүй. Эндээсээ одоо бол саяны нэг гал яриа хэлцээр эхлэхтэй холбоотой гал зогсонтой холбоотой эргээд нэг өнөөдрийн байдлаар нэг 92 доллар баг шүү. За. Тэ. Тэгэхээр энэ процессоос хэрвээ яриа хэлцээ амжилттай болох юм бол нефтийн зах зээл дээрх баррел нефтийн үнүүд бас унж эхлэх нь дэлхийн эдийн засгт бас жоохон эерэг үр дагаврууд гарч ирэх нь байна л да. Хоёр дахь тохиолдолд нэлээд тийм том шатлсан өргөссөн дайм явагдах ба. Америк нэгдсэн улсын зүгээс бол юу гэж занал хийлж байна вэ гэхээр хойроо замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэсэн. Одоо тий. Америкийн зорилго бол мэдээж цөмийн эрчим хүчний технологиос татгалзах, Ираны дэглэмийг унгаах, Израильд халдхан дотлохгүй байх, Ливанд Хизболла бүлэглэлийг дэмжихгүй байх гэдэг ч юм уу те. Ормозын олоог олон улсын статустай болгох гэдэг юм. Ираны талаас эсрэгээр Хизболлад Израилийн зүгээс хандахгүй байх, Иран өөрийнхөө цөмийн хөтөлбөрийг хинээс ч хараад тусаар хөгжүүлэхтэй одоо байгаа энэ Хамений буюу аятоллагийн засаглаа хадгалж үлдэх Ормозын олоо дээр Иран дангаараа хяналт тавих гэсэн байж боломгүй хоёр талын шалтууд тулгалтууд төс зөргөө илэрхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд явж байгаа энэ юм бол дайн хойроо замын цэргийн ажиллагаар эхлэх үгүй юу гэдэг дээр бол бас хэцүү юм. Яг тэгэхээр Иранчны газар нутаг бол Иракаас жишээл бараг даруй 3-4 дахин том. Иракт 2003 оны 3 сарын 20-нд эхэлсэн чөлөөт Ирак цэргийн ажиллагаа бол 3 сар ерөнхий хөдөлгөөн дууссан шүү дээ. Тэр бол амжилттай болсон гэж Америкийн талаас үзсэн. Иранд бол энэ шал өөр нөхцөл байдал. Иран Хуамын хувьд ч болон дээр нь Ираны энэ хувьсгал гвард гэж асар радикал хүчрхэг те. Дээр нь Ираны одоо Путиний технологи, дроны технологич бас нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Гэхдээ яг хэд байгаа, хаана байгаа, тэр нөөц нь ямар байгаа гэдгийн талаар ер нь мэдээлэл маш хомс байгаа учраас эрсдэлтэй байгаа даа. Тэгээ хамгийн гол нь байгаль цагуур физик газар зүйн хувьд Ираны чинь баруун эргээр тэр Персийн болон талаас асар өндөр хэмжээний одоо том 1400 км хүрэлжсэн уул өргөлж байгаа энэ чинь Ирак дахь цөлөөр яваад орчих ажиллагаа биш учраас тийм ээ. Одоохондоо тэгэхээр нөгөө Путиний тогтолгоонууд янз бүрийн юмнууд хийгээд байна шүү. Тэр нөгөө Америк цэргийн нисгчийг одоо Америкчууд сулж авсан тэр ажиллагааг тэр уулан донд болж байгаа ажиллагаа байхгүй. Тэрнээс тэнд хойроо замын цэргийн ажиллагаа явуулна гэдэг бол цэргийн стратегичдийн үзэж байгаа маш хүнд гэж үзэж байна. За гурав дахь хувилбар бол нэлээд тийм сонирхолтой хувилбар яваад байгаа юм л да. Одоо шууд энэ чинь өөрөө нөгөө Америкийн анхны эхлүүлсэн зорилго бол Ираны дэглэмийг унгаах, Ираны цөмийн хөтөлбөрөөс татгалзуулах, тэ Ираны одоо Хизболла одоо Хуситуудыг дэмжиж байгаа тэр ажиллагааг зогсоох гэж байгаа бол цаанаа үнэндээ стратеги нь том стратеги байдаг. Евразийн орон зайд хяналтаа тогтоох, эргийн бүс дээрээс хяналт тогтоох, ялангуяа Хятадыг барьж авах тийм ээ. Өөрөөр тэндээс нөгөө Иранаас авж байгаа нефт байт юм уу, Иранаас авж байгаа бордоо байт юм уу, хөдөө аж ахуйн салбарын олон бүтээгдэхүүн Иран бас үйлдвэрлэдэг шүү дээ. Тэр бүрэн дээр бас нөгөө Хятадыг шахалтанд оруулах гэсэн. Мэдээж эхлээд нөгөө Венесуэлд ажиллагаа амжилттай болсон тийм ээ. За одоо дараа нь Иран гэдэг ингээ нөгөө Хятадын чинь эрчим хүчний хувьд нэлээд яаж эхэлж байгаа нөхөр одоо нөгөө цэгэн цогцолтуудыг хийгээд яваад байна л да тийм. Нөгөө талдаа Оросыг бас Украины эсрэг Ираны дэмжлэгээс нь салгах гэсэн ийм хоёр үзүүртэй бодлого явуулсан. Тэгэхээр энэ бодлого нь бол ингээд нөгөө амжилтанд хүрэхгүй болохоор энэ чинь маш их сэтгэл зүйн дарамтууд үүсэж байна л да. Америкийн талд ч тэр, Иранд ч тэр. За тэгээд мэдээж Хятадд бас нэлээд том яахан тодорхойгүй байдал үүсээд байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр ер нь дайн яагаад ихэлсэн? Дайн яаж явж байгаа? Цаашдаа дайн яах юм? Эндээс Монгол улсын гадаад бодлого яаж явах юм, ямар байх юм гэдэг л дүн шинжилгээг хийх шаардлагатай, хийж байх шаардлагатай болж байна. Тэгээд энэ Америкч одоо энэ 14 хоног 15 хоног чөлөө нөө гал зогсоох юу тохиролцоонд хүрээд энэ хоёр чи энэ хооронд хэлцээр хийх амжилтанд хүрээгүй. За дахиад Трамп ерөнхийлөгчийн хугацааг сунгая гэдэг өчигдөр бас хэлчих шиг болно лээ. Энэ минь чи одоо хайшаа миний ойлгож байгаагаар болохоор энэ дотоод хүчин Ираны дотоод хүчин зүйлийг хүлээгээд байна. Энэ нэг дээр удирдлаггүй болцсон. Тэгээд тэдний хоорондын нэг мөргөлдөөн шиг юм уу үл ойлголцол байх шиг байна. За тэгээд бас ард түмэн бас энэ дэглэмээ бас одоо 100% мэдээ дэмжихгүй байгаа тий. Тэгэхээр энэ миний хүлээгээд энэ үгсэн тийм нэг
юу би уншсан юм олон улсын одоо Таач зэрэг судлаач шиг л асууж байна. Ер нь нэг юм байгаа. Ер нь дай яагаад эхэлж байна. Өнөөдөр олон улсын харилцаан дээр системийн томоохон өөрчлөлт явж байгаа. Тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Америкийн нэгдсэн улс жанжлаа хадгалж үлдэх үү? Эсвэл Хятад, Орос, одоо Европын холбоод тавстаа, энэ эдхэг, Япон гэсэн шинэ хүчрхэг гүрэн бүхий олон төрлийн систем тогтох уу гэж. Нэг юм хоёр юм яваад байна шүү дээ. Яг нийлэг судлаач нар хоёр дахь хууль буюу олон төрлийн систем рүү явж байна. Америк хежемоны буюу жанжлаа хадгалж үлдэхэд нэлээд өвгтэй болчихлоо гэж. Зарим нэг судлаачид бол үгүй Америк давуу байдлаа бол хадгалах боломж түүнд санхүүгийн хувьд, цэрэг стратегийн хувьд, технологийн хувьд бүх боломжууд нь бол Америкчуудад байгаа учраас Америк өөрийнхөө дээр нь олон жилийн туршлага бүхий явуулсан олон улсын харилцаа гадаадлага аюулгүй байдлын стратегийн судалгаа, дүн шинжилгээ тийм ээ айхтар эрдэмтэд энэ төр тэнд сууж байгаа учраас Америк давуу байдлаа хөлдөж байна. Тэр хуулиур бол жоохон магадлал бага. Ер нь бол олон төрлийн систем рүү явж байгаа. Хүчний төв бол нөгөө Global South буюу даяар өмнөд рүү буюу нөгөө хуучин 3 дахь ертөнцөс гэж байсан ядуу муур ай гэж үзэгддэг байсан нөгөө G7-гийн эсрэг байсан гэдэг улс тийм ээ. Эдний өсөлтөд бий болоод ирэхээр 2 дугаар дайны дараа хөтөн дайны дараа тогтсон улс төр эдийн засаг геополитикийн дэг журам өөрчлөх нь ер нь тодорхой болж байна. Тэгэд энэ Орос Украины дайнаас эхлээд л ер нь дэлхийн нэг юм самунтаа болоод эхэллээ шүү дээ. Одоо ер нь энэ тэн дахиад дан гарахад бол хүн төрлөختөн сэтгэл зүйн үед баг бэлэн болчих шиг боллоо. Чи ингээд ер нь байж л байдаг үзэгдэл юм ба шүү дээ. Ер нь бол улсын харилцаа бол реал политик юм байна. Тэг хүчтэй нөхчхүү гэдэг юм зарчим явд юм байна гэж. Тэгэхээр дан яагаад эхэлсэн гэдэг аргумент. Орос Украины дайн дээр жишээлбэл би өмнө ярьж л байсан НАТОгийн тэлэлт тийм ээ. Энэ Оросын аюулгүй байдлын сонгодог геополитикийн түүхэн тэр ашиг сонирхлоо зөрчсөн учраас Оросууд Кремийг авсан дараа нь Донбасс, Луганск гэдээ явсан гэл тэр ойлгомжтой. Нөгөө талаасаа мэдээж баруун Америк тэргүүтээ НАТО яагаад тийшээ тэлэлт хийх болов гэхээр өмнөх үеийн ерөнхийлөгчдийн нөгөө 90-ад онд илүү байсан гэдэг, илүү байна гэдэг, Оросыг шахна гэдэг, Оросыг ганцаардуулна, болонд оруулна гэдэг Орос ч том Евразийн том гүрэн байж тэрний цаана нөгөө Хайлфорд Маккинрийн зөвхөн газрын алдаа тогтоох гэсэн тэр концепцийн явсаргал Украин гүржийг оруулах тухай 2004 одоо 8 оны Бухарестийн одоо мэдэгдэл интерес ингээд үүдэл энэ асуудал үүссэн гэдгийг мэдж байгаа. Путиний талаас бол түүхэн геополитикийн гэсэн хоёр том аргументыг бариад өөрийнхөө үйлдэлийг цэргийн ажиллахыг одоо зөвтгөж байгаа. Баруун бол либерал арчилсан олон улсын дэг журам энийг чинь зөрчөөд энэ чинь өөрөө олон улсын харилцааг хэмжих самургүй байдлаар байгаа гэдэг. Дээр нь нөгөө олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байна гэдэг шаардлага хоёр тал ингээд яваад байна шүү дээ. Мэдээж Украин гэдэг тоглогч, Орос гэдэг тоглогч харагдж байгаа боловч үүндээ цаана мэдээж НАТО гэсэн, Америк гэсэн геополитикийн том тэнгисийн хүчний сонирхол, нөгөө талд нь Орос гэсэн Евразийн эзэнт гүрний хуучин нөлөөлөл сэргээсэн юм явсан гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ дээр судлаачид зарим нэг судлаачид дайны тухай рационал эргцүүлэл хийдэг яагаад дайн үүсдэг гэдгийг жишээ нь Джеймс Феррон гэж 1995 онд дайны рационал тайлбар гэдэг. Дайн яагаад үүсдэг вэ? Дайн 3 зүйлээс болж үүсдэг гэдэг. Энэ Орос Украины дайн болоод Америк Ираны дайн дээр яг харагдаж байгаа. Орос Украины дайн дээр яагаад энэ дайн эхэлж вэ? 21-р зуун тий. Тэгээ 2022 онд. Нэгдүгээрт мэдээллийн дутмагшил буюу цаад талаа дутуу үнэлэх. Цаад нөөц болцоог нь одоо буруу тооцох. Жишээл Оросын талаас Украиныг 3 хоногийн дотор эзлэнэ гэл явсан. Гэтэл Украин ямар хүчтэй байсан сэтгэл зүйн хувьд, цэрэг стратегийн хувьд, цаана одоо дэмжлэг болж ирсэн улсуудын хувьд ямар байсан гэдгийг бол тооцоолгүй хийсэн та. Нөгөө талдаа Украин бас яагаад дайнд орчих вэ? Стамбулд эхэлчихсэн яриа хэлцэрийг хаяад дайн эхэлчихэж байгаа шүү дээ. Бид нар бол нөгөө Борис Гордон гэдэг Борис Джонсон гэдэг Английн ерөнхий сайд Стамбулын яриа хэлцээг зогсоогоод Зеленскийг дайтуулсан гэдээ яриад байгаа боловч Украин яагаад энэ дайн руу орчих вэхээр Оросыг бас ер нь бас сэтгэл зүйн хувьд ялангуяа дотооддоо энэ дайныг бол дэмжихгүй байх. Оросыг нөгөө нэг юу гэж бодсон вэхээр соёлт хүн төрлөختний нэг хэсэг учраас арайч бас юм тийм юм хийчихгүй байх гэдгээс болж тэр яриа хэлцээ тасраад дай эхэлсэн байна. Хоёр дахь дай эхэлж байгаа одоо үндсэн аргумент нь юу гэхээр талуудын байр суурь тодорхой асуудлаар огт зөрт одоо яахгүй байхад таарахгүй байхад тэр нөгөө Крим, Донецк, Луганскийг Оросууд өөрсдийнхөө гэж үзээд Украин
Донецк, Луганск, Крим бол уламжлалаар энэ чинь зөвлөлт задрахад манай одоо нэг хэсэг гэж үзсэн. Энэ байр суурийн зөрчил нь яриа хэлцэн дээрээс хүрэхгүй дайнд хүрэж чаддаг. Гурав дахь асуудал нь дайн яагаад эхэлсэн бэ гэдэг асуудал дээр тухайн шийдвэр гаргагч дайнаас үүдэлтэй өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн Путиний дотоод улс төр дээр байр суурь авчруулах гэсэн. Зеленский магадгүй ард түмэндээ баатарлаг эр зоригтой болж харагдах гэсэн хувь хүний ийм хоёр зүйлүүд асар том юунд хүрсэн гэхээр одоо зөрчилтөнд дайнд хүрэхэд ирсэн байна. Тэгэд энэ дайн яагаад зогсохгүй гэдээ яриа хэлцээ эхлэхгүй боломжгүй яваад байна вэ гэхээр тэрийг Роберт Путин гэж 1988 онд бичсэн үгээр яг нь яагаад яриа хэлцээ бүтлгүүтдэг вэ гэхээр яриа хэлцээ хийж байгаа талын тэр удирдагч цаана байгаа улс төрийн хүчтэйгээ бас яг яадаггүй. Нөгөө удирдамжийг аваад та бүхэн яриа хэлцээрийг ингээд төлөөлөө сууж байгаа хоёр талын хүн. Гэтэ хоёулаа хоёр талаасаа юу авж байгаа? Удирдамж авч байгаа. Тэр хоёр нь цаана таардгүй учраас энэ наан байж байгаа бол улсын хэлцээ ерөөсөө яриад болдгоо. Тэр энэ бол жишээл Иран дээр яаж нөхөр Ираны сая Стамбулын яриа хэлцээр тэр гадаад хэргийн сайр гашиж тэргүүтэ нөхдөд очиод яриа хэлцээ ихэд цаана нөгөө исламын хувьсгал гвард гэдэг нэг хүчин байна шүү дээ, цэрэг арми. Энэ хүчин бол хизээж бож өгөхгүй. Одоо эдгээр чи өөрсдөө мэдчихлээ шүү дээ. Америктод үзээдэж болох юм байна гэдэг ийм ихтгэл өнөс төрсэн үед бол буулт хийхгүй гэдэг талын. Мэдээж дипломатууд бол өгнө асуудлыг энэ чи асар их үнцэн төлж гин, асар их тийм ээ хөгжиж явах хэвээр цаг хугацаа алдаж чинь энийг ингээд буулгаад авчи одоо юу гэдэг яриа хэлцээр рүү шилжүүлээд болчих гэж бодож байгаа боловч үндсэн цаана нөгөө сая нөгөө дотоод Ираны тэр цаана ард байж байгаа тэр исламын зэсэг гвард, хувьсгал гвардын чинь ерөөсөө энэ тал дээр яаж өгөхгүй ш. Тэгэхээр Трамп хэлээд ш. Энэ чинь хоёр юм зөрөө гарч ирээд байна. Яриа хэлцээ хийж байгаа талын хүмүүс бол яг нөгөө Исламабадад болсон хүмүүс бол бас тодорхой болтууд хийгээд яриа хэлцээ явуулъя гэж байгаа боловч цаана нөхдүүд яг гол шийдвэр гарч байгаа нөхдүүд юм байна. Орос Украин дээр ч гэсэн тийм. Дараа нь тодорхой яриа хэлцээнүүд явлаа шүү дээ. Дубай, Мумбай тэгэл тэ. Тэгэхэд Оросын талын нөхдүүдийн яриа хэлцээд хийж байгаа хүмүүсийн биеийн байдал, хэлний үг, янз бүрийн юмнууд болоод байгаа боловч Путин ч магадгүй хүсчээж магадгүй. Гэтэл Путинийг тойрсон батлан хамгаалах салбарын асар хүчрхэг бүлэглэл багт. Тэд нар чи одоо энэ дайны үеэс асар их мөнгө олж штэ байр суурь нэр хүнд нэмж. Тэд нар бол энэ дайныг ингээд буулт хийгээ зогсоочих сонирхол бас алга байна. Америк нэгдсэн улсад ч гэсэн яриа хэлцээ хийгээд буулгач хийж байгаа боловч цаана бас нөхдүүд бүлэглэлүүд. Тэгэхээр энэ болгон чинь нөгөө дайныг зогсоож яриа хэлцээрийн замаар асуудлыг дипломат замаар шийдэх гэдэг дээр саад болт юм а гэдэг ийм хоёр судалгаа байна. Нэг нь бол дайн яагаад эхэлдэг гэдэг, нөгөөх нь дайн яагаад зогсдгоо гэдэг. Энэ хоёр дээр ийм тайлбарууд хийж болох байх л да. Тэгэхээр эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр Орос Украины дайнч тэр, Америк Ираны дайнч тэр тодорхой яг компромисс болтууд хийж яг л нэг юм сэтгэл зүйн хувьд, нэр хүндийн хувьд ямар нэгэн байдлаар хоёр тал тохиролцохгүй энэ англи үргэлжлэл яваад л. Тийм. Тэгээд энэ Трамп ерөнхийлөгч одоо энэ нөгөө Европын холбоонд за НАТО хандаад ингээ өсөл тавьсан. Энэ орон зай хоолойг одоо чөлөөлөхөд та бүхэн зэрэг мэргээ явуулд туслаач энэ төр гэсэн. Тэгээд тэрийг Европчууд хүлээн зөвшөөрсөнгөө Канада, Япон энэ төр улсууд одоо хандсан боловч нөгөөдөл хүлээн зөвшөөрсөнгөө. Яагаад энэ вэ? Тэднээс ирэх ашиг тэр орон зай хоолойгоос ч бас хамаарч хийж байгаа юм байл шүү дээ. Уг нь энэ одоо жишээл Япон Солонгос хоёр гээл аваад үзэхгүй тийм маш нөгөө бидний хэлээр бүсэж хангалах бодол руу орчлоо шүү дээ тийм. Япон ч юу тэр хоолойгоор бараг 90% авдаг гэж юу вэ энэ. Тийм баг тийм баг тийм. Би бас яг нарийн тог мэдэхгүй байна. Япон Солонгос хоёрын хувьд бол маш хүн дарамтууд ирж байгаа. Жишээл бид нар нөгөө нэг зүгээр ахын хэрэглээний газ Солонгосоос аваад идэв шүү дээ. Солонгос өөрөө газгүй уусан шүү дээ. Газ хаанаас авч ирэх нөхөр тэндээс л авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр ч гэсэн энэ ажиллагаан дээр ороод одоо НАТОг дэмжиж, Америкийг дэмжиж, Америкийн НАТОгийн холбоотнууд нөгөө НАТОгийн 49 оны гэрээний 5 дугаар зүйл заасны дагуу Америкта тусламж үзүүлээд яагаад орохгүй байна гэж асууж штэ. Энэ угаасаа Стефен Волт гэж олон улсын харилцааны неореалист онлын судлаач ер нь системийн үед бүгдээрээ л амиа авт.
Системийн задралын өөрчлөлтийн үед. За. Тэр амиа бодож байгаа үйл процессыг ерөнхий эхлүүлсэн байвал Америк өөрөө эхлүүлсэн. Уг нь бол Орос Украинад эхлээд ихний үе шатн дээр жишээлбэл одоо Байдны үед бол НАТО нэгдмэл байлаа шүү дээ. Тэгээд Трамп хоёр дахь сонгуулийнхаа хугацаанд гарч ирэнгүүтээ America First тий. Америк нэгт НАТОгүй ер нь бол нэгдэх үеийн ерөнхийлөгчийн сонгуульд хугацаанд дээрч НАТОтойгоо асуудал үүсгэсэн шүү дээ. Канадтай асуудал үүсгэсэн, Европын холбооны НАТОгийн гишүүн Европын улсуудтай асуудал үүсгэсэн. Эндээсээ болоод ер нь Америкт нэг тийм ганцаараа байх гэдэг юм руу орцсон. Тэгээд одоо яг ингээд нөгөө тэр Трамп бол НАТОгийн Европын гишүүн улсуудад найдаж та нар орооч гэж байгаа үг биш л дээ. Тэр өдөж байгаа л үг юм. Тэгэхээр та нар тэгээд НАТО гэж ороохгүйсэн мэдчихсэн гэж юу Трамп? Тий. За. Яг л өмнөх үйлдэлүүд дээр ингээд харахаар чинь нөгөө Украины асуудал дээр чинь Трамп гарч ирэнгүүтээ Зеленскийг суулгаж аваад баахан загнаж агаад ер нь байр суурь ер нь ойлгомжтой болгоод явчихж байгаа шүү дээ. Ер нь бараг л Оросын тал юм шиг болтлоо. Яваад өгч шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө НАТОгийн улсуудын чинь хамгийн том жишээлбэл Польшийн хувьд хамгийн том аюул зулч Орос байгаад байдаг тийм. Тийм Балтийн улсууд байж гин тийм ээ. Тэгээд яг энэ асуудал дээр ингээд Америк чинь өөрөө НАТОгийн Европын улсуудад ингүүт эргүүлээд нөгөөдөл тэн дээр одоо жишээл хамгийн түрүүнд эхэлсэн байр суурь Испаний ерөнхий сайдын байр суурь шүү дээ. Хүнхийзэж бид нар тэр Америкийн цэргийн онгоцны одоо дамжууг өргөцгийг болохгүй ялангуяа Ираны эсрэг тайлбарлал бид нар тийм байр суурь. Испани НАТОгийн гишүүн. Тэнгүүд яс Испани эсрэг тариф явж тэрний дараа НАТОгийн гишүүд Европын улсууд надад оролцох тусцаа үзүүлэхгүй байна. Япон солонгос холбоотны үргийг гүйцэтгэхгүй байна гэдэг үг бол зүгээр гомдоод хэлээд байгаа биш зүгээр л нөгөө өдөж байгаа л хэлбэр байна. Та нар яас нэг нөгөө намайг л муулаад байсан яг эсэм дээр та нар ч гэсэн бас үндсэндээ орохгүй штэ л гэдэг л санаа юм болов уу гэж би бодож байгаа шүү дээ. Тий. За тэгээд нэг ийм асуулт байгаа маа энэ Трамп ерөнхийлөгч тэрнийг нөгөө Швейцарьд болдог нөгөө юуны эдийн засгийн форум билээ. Давосын тий. Тэнд очихдоо нэг санал дэвшүүлээд нөгөө инх тайвны зөвлөгөөч юмыг санаачлаад нэг бага улсуудыг илсүүлээд тэгээд ингээ явц. Тэр дунд Монгол улс илсэн байсан. Одоо бидний хэл заншснаар одоо нөгөө бидний одоо гол 3 дахь хөршүүд гэх юм уу да одоо Европын холбооныхан Америк биш одоо Канада юу Америкас бусад тий одоо тэр улсууд маань ороогүй тийш. Тэгээ манайх яваад орцсон байсан. Тэн дээр зүгээр би эргийн хувийнхаа хувьд бас гайхсан байхгүй юу руу яваад орчоо нөгөө гол улсууд ороогүй байх тэгээд бодож исэн байхгүй юу. Тэр тавтэр яриа ерөөхдөө нөгөө улсын харилцааны ерөнхий нөхцөл байдал систем яг уу гэдэг нөгөө юмнаас ингээд арай тодорхой ороод Монгол руу орж иж шүү дээ. Тэгээ ер нь бол эхний хэсгийнхаа ингээд яриаг дүүнэхэд улсын харилцааны систем өөрчлөгдөж байгаа, дэрж өмөр өөрчлөгдөж байгаа. Тэгээд зарим олжтын үзэж байгаагаар бол жишээл Стефан Волтын үзэж байгаагаар системийн юм шилжилтийн үед хүмүүс дандаа говья бодож эхэлнэ. Ялангуяа их гүрнүүдэн зэргүүд өөрийнх нь асуудлыг бодож эхэлнэ. Нөгөө либерал хамтын ажиллагаа, хамтарсан аюулгүй байдлын систем, хамтын эдийн засгийн систем төр бол ер нь бол нурж эхэлж байна. Хэнд ч идэхгүй болж эхэлж байна тийм ээ. Америк, Канада хоёр муудалцсан гэж одоо баг хинж зүтлэхгүй үстэй тийм ээ. Америк, Европ хоёр муудалцсан гэж одоо энэ чинь Атлантын далайг дамсан асар хүчтэй аюулгүй байдлын систем баг л одоо Woodrow Wilson-ы буюу энэ чинь өнгөрсөн зууны их үетэй ингээд 100 жил бараг л үргэлжлсэн процесс шүү дээ. Баруун Европ, Америк гэх тэр чинь өнөөдөр ингээд муудалцаанд хүрсэн байж байна. За тэгэл хятад гэдэг гүрэн бол асар хүчтэй хүчрхэг гүрэн болж байна. Яалч чарахгүй одоо улс төр цэрэг эдийн засаг тэгээд нөгөө зөвлөл өөрчний болоо сэтгэл зүйн давмгаа том их гүрэн бий болж байна. За Орос бол бас мөчөөгөө өгөхгүй юм байна. Орос гэхдээ их гүрэн гэдэг ихний хоёр нөгөө нэрсэн хоёр Америк хятад гэдэгтэй харьцуулах юм бол яг нөгөө эдийн засаг цэрэг зөвлөл өөрчний их гүрэн мөн үү зүгээр л ер нь цөмийн их гүрэн үү гэдэг асуулт тавигдах байна. Орос л цөмийн их гүрэн байна. Технологийн хувьд хэцүү байна. Одоо ингээд эндээс ингээд ярихаар орчин цагийн олон улсын харилцаанд нэг айхтар том судалгааны объект юу болж өгөхөр дайн болчиход байна. Дайн яаж авах юм? Дайнд хэн ялдсан юм? Ялагч гэж яг хэнийг хэлэх юм? Орос Украины дайнаас ингээд аваад үзэх юм бол ингээд газар зүй геополитикийн хувьд 15 орчим хувийн газар нутгийн эзэлцэн явж байгаа Оросууд дайнд ялаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч хүн ам зүүн хувьд эдийн засгийн хувьд хохирлоор нь аваад үзэх юм бол Орос ялагдал явж байгаа. Энэ судалгаагаар бол сая 300 мянган цэрэг
алдсан байна шүү. Энд чинь демографийн хувьд улс хүчтэй байхын тулд хүн амзын хүчтэй залуу ирч хүчтэй ирчүүд олон байх ёстой шүү дээ. Тэгээд тэд чинь дайнд аваачаад махны машинд оруулаад шүү дээ. Нөгөө талаасаа Украин бол нэг 500 мянган гэсэн тоонууд явж байна. Тоол аюу их зөрөөтэй байна л да. А дайны явцад Украин юун дээр хүчрхчээ томроод байгаа тэрхэр дроны үйлдвэрлэл. Ер нь жилд бол бараг 4 сая дрон байна. Чинь энэ жил 2026 оны тоогоор бол 7 саяг үйлдвэрлэх гэсэн тоо. Чи амар тоо үстэй. Одоо жижиг дроны үйлдвэрлэлээр сая Ираны дайн дээр Украинууд би Америк таанал тусч болно шүү гэж штэ. Энэ чинь өөрөө нөгөө нэг зүгээр байжсэн 50 байжсэн улсыг дайны нөхцөл рүү шилжүүлээд оруулчих. Мэдээж Украин бас хохирч байгааг бол газар нутгаа алдсан, хүн амаач алдсан, дөрвөстийн асуудал, эдийн засаг чинь эдийн засгийн 30% бүр ингээд сүрцэн байна шүү дээ. Тэгээд хамгийн гол нь Оросуудын нөгөө цохилтууд юун дээр явж байгаа нөхөр эртний дэд үтцсэн эрчим хүчний системүүд рүү цохиод одоогоор миний ойлгож байгаагаар эдгээр чинь үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ 40%-ийг үйлдвэрлэж чадах байсан байна. Масар том охирол байхгүй. Тэгэхээр эндээс яг хин ялагч юм гэж. Хэнийг нь сэтгэл хөдлөлөөр тэр ялагч энэ ялагч гэдээ хэлж болох байх л та. Олон хүчин зүйлээс аваад үзэх юм бол эн чинь ялагч тодорхойгүй байгаад байна шүү дээ. Тийм байна. Америк Ираны дайн дээр сая гал зогсонгууд Иранууд бид ялчлаа гэтэл. Тэгсэн тий. Америкчууд Трамп бид нар ялтаа шүрлээд Иранууд Пакистанаар дамжуулаад бидэртэй яриа хэлцээ хийх гээд хүсэлт гаргалаа гэх. Тэгээд яг эндээс хин ялцсан хэрэг Америкийн эдийн засаг одоо ингээд нефтийн бензиний үн Америкийн зах зээл дээр дайны өмнө дунджаар 1 галлон шүү $3 байсан бол одоо 4 гарцсан явж шүү. Бууж өгөхгүй байгаад шүү дээ. Дээр нь инфляци ямар аймагтар өндөр явж байна уу тийм. Захын Costco, Walmart ороход юмны үнүүд асар өндөр хөгжтэй өсөө явцсан. Инфляцийн асуудал хүнд болцсон. Эдийн засгийн бас асуудалтай болоод эхэлж шүү дээ. Тэгэхээр эндээс нөгөө нэг дайнд хин ялах уу гэдэг. Дайны мөн чанар өөрчлөгдөж байгаа. Дрон, роботууд тий. Тэгээд дайн нөгөө уламжлалт юм газар зүйн, пуужингийн ч юм уу дайн гэхээс илүү сэтгэл зүйн дайнууд, гибрид дайнууд тийм ээ. Мэдээллийн дайнууд, асар ийм их юм прокси буюу партизаны дайнууд тэр их ингээд хийгдэг болсон учраас энэ дайн чөөр ингээд сунжраад, новшроод бүр ингээд яг хин ялах яг бид нар энийг бол анх том түүхэнд үтсэн юм бол Вьетнамын дайн шүү дээ. Яа, дайнд ер нь яг хин ялаад байгаа. Вьетнамууд ялцсан гэж үзэж байгаа. Гэтэл тэн чин асар их олон иргэний амаараа тэрийг авсан. Америкчууд ялагдаад гарсан гэж байгаа. Тэ ер нь бол гэтээ Америкчууд тэрийг хизээш ялагдлаа гэж үзв. Иракт жишээл Америк ялсан гэсэн гэтэл яг ялсан уу? Афганистанд ялаад л байсан. $2 их $80 зарчаад Байдны үз сэргээ татаал гарсан. Яг ийм нөхцөл байдалд ер нь яагаад дайн эхлүүхээр нөгөө түрүүний өмнөх аргументууд шүү дээ. Цаатлаа буруу тооцоолох сул байгаа учраас би цохилт хөөх гэдэг нөгөө неореализм юм. Дээр нь нөгөө нэг юм олон хүчин зүйлүүд тийм ээ. Энэ болгоны чинь тооцоод ингээд дайнууд эхлээд яваад байгаа. Тэгэхээр эндээс нэг нөхөр их сайн айхтар юм хожоод соргоор анзаараа сууж байгаа нь бол манай өмнө төрш. Гэхдээ бас судлаачд ингэж үзээд байгаа. Орос Украины дайн, Америк Ираны дайн гэдэг ингээд сунжраад яваад өгөх. Тэнд асуудал геополитик Европ ойролт орнодод ингээд хүртэх юм бол энэ зүүн Азад бид нар Тайваныг авах зэрэг ажиллагаа бас эхлүүлж болох уу гэдэг. Бас нөгөө нэг хавханд орох. Тайваныг дутуу үнэлэх тий дотоод хятадын эдийн засгийн хямралаас үүдэлтэй Ши Жинпин гадагшаа ялалт байгуулах гэсэн нэг юм зорилго явах. Гэтэ эдийн засаг хүнд биш бас тийм. Тэгэд энэ болгон чинь ингээд нэг юм суурал домино эффект яваад олон улсын ялцсан нэг ийм юмруу яваад орчлоо штэ. Тэнгүүт энэ үед хин их төвхтэй байдалд ордог вэхэр дунд жижиг улсууд гадаад талхын шийдвэрлэл дээр ийм тий хэний талд орох вэ? Тийм одоо алцгансан нэг юм байр суурьнд орчих. Тэрийг нөгөө foreign policy dilemma гэж нэрлэдэг. Яах юм би одоо тэгээд болдыг таах юм уу, батыг таах юм уу? Эсвэл аль нь тань сайхан ингээл инээгээд л яваад л ирнэ. Юу хэлнэ тэрлэнд ороод яваад гэдэг нэг юм гурав үйлрэл. Тэрийн нөгөө нэгийн дагна гэдэг нь бол нөгөө bandwagon гэдэг бол улс ялцсан. Тэр шууд нэг хүчтэйг дагаад. Одоо бид нар бол жишээ сонголтод юу гэдгийг хятад өсөж байгаа юм чи ер нь хятад ахал явчих. Эсвэл уламжлалаараа ер нь Орос манаа энэ чинь Оросыг дагаал явчих. Эсвэл одоо арчилсан дэлхийн номер нь ер нь ялч харахгүй Америк хүчрхээ байгаа юм чи бид нар Америкад дагаа явчих. Гэдэг нэг юм л. Эсвэл энэ их гүрнүүдийн Монголд ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх үе балансыг гэдэг бодлого бол аль хэлийг нь тийм ээ. Энэ хятад давгаа болоод ирэнгүүтэл Орос Америкийн янз бүрийн хөрөнгө оруулалтын орол. Энэ бас их төвхтэй. Энэ нь өөрөлдөл нэгэнт хятадын давгаа болоод ирэнгүүт Оросыг оруулъя, Америкийг оруулъя гэдэг хэрэг энэ яг нэг хятадын эсрэг болоод байгаа юм чинь. Тэгэхээр чинь хятад юу гэж үзэх вэ? Таарч үү.
мандаа 90% юмаа зардаг үжиж одоо манийхаа эсрэг юм болоод байна гэдэг. Тэгэхээр хежинг гэж нэг хөлбөр байгаа. Тэнцвэржүүлэх гадаад бодлого дээр эхийн эцэж тоглолтын турахгүй юм уу да Монгол хүнийхээр бол одоо Монгол хүн чинь тэр ухаан дээр бол их айхтар ш нөгөө тунгалаг тамир дээр юун дээр гардаг үлээ нөгөө тэнд Европт 2 том гүрэнд болд чинь биш нөгөө 2 дугаар дайны үеийн нэг үгний түүх тийм үү одоо Орос цэрэгтэн тэдий өгч хүний аавын хүүг алаг үзээд явахгүй Герман цэрэгтэн бас тэдий өгч гэдэг шиг тэр ухаан баггүй юу. Тэгэхээр нөгөө бид бол ингээд хятадтай бус ба зам стратеги ижүүрэн стратегийн түншлэлийн харилцаа энэ төргээл сайн байна шүү дээ. Харилцааны өндөр түвшинд. Оростойгоо ижүүрэн стратегийн түншлэлийн харилцаа, Евразийн эдийн засгийн холбоонд 3 жилийн төр хэлэлцээр гэдэг. Америк 3 дахь шүршийн улс тийм ингээд байж байна. 3 дахь шүршийн улс дотор ч өнгөлж байгаа нь Америк нэгдсэн улс байна шүү дээ. Ялч аргагүй. Тэгвэл Америк нэгдсэн улстай бас нэг юм тодорхой стратегийн хамтын ажиллагааны нэг юм хийхэд бол стратегийн түншлэлийн харилцааг батлага ерөнхийлөгч үед тогтооцсон. Тэгээд сая ингээд Улаанбаатарт цэвэр ус боловсруулах юм өмнөдөл ингээд бодиттой юмнууд сайн ганц нэг юмнууд хийгдэж байна. Дээр нь энэ олон улсын харилцааны ямар нэгэн байдал дээр бас дэмжиж явах тэндээс нэг малтахгүй байх. Трампын санаачлал бол нэг тийм амар гаж санаачлал бас биш шүү дээ. Сайхан их тайван тогтооё гэдэг санаачлал шүү дээ. Тэр чинь нэг хэдүүлээ ер нь зодтолтгой байл ер нь асуудлыг нэг юм их тайвны замаар шийдье. Уг нь их тайвны асуудлыг шийдэх нь зурвсгэж асуудлыг шийдэх гээд байгуулсан юм уу үгүй юм уу? Тий, ер нь анх байгуулагдсан санаа нь тийм өнгөрсөн жилийн тэр 2025 оны анх 9 сард дэвшүүлсэн санаа нь тийм дараа нь 11 сард нийгмийн ерөнхий ассамбле аюулгүй зөвлөл дээр дэмжүүлсэн тогтоолын төсч ерөөсөө газын зурвас гэж явсан үнэ. Тэгээд он гарч ирэнгүүтээ давсан чуулган дээр 1 сарын 20-д тэр чинь ерөөсөө дэлхийн халуун цэгүүд дээр их тайвны энэ яагаад тэгэхээр Трампын хэлээд ирсэн юм өнгөрсөн жил зорилгоо бүр томруулсан юм. Тий, санаж байгаа бол би нөгөө нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн чуулган дээр Трампын үгийг бүр яг бүр ингээд үгээс ялдалгүй сонсоо суухад манай шин үндсэн илтгэлийн бараг 20-30% нүүбих шүмжсэн байхгүй. Явахгүй байна, ажил хийхгүй байна, дайн гараад байна, хүмүүс өхрөөд байна, эдийн засгийн асуудалтай. Энэ дайнаа шийдэж чи нүүб гэдэг. Гэтэл нүүбийн тэр аюулгүй зөвлөл гэдэг механизм дайныг шийддэг гол одоо үүрэг гүйцэтгэдэг бүтц маань асуудал шийдэж чадахгүй байгаа нь тэнд дотор чинь Америк нь байна, Орос нь байна, Хятад нь байна, Франц нь байна, Британи байна. Байр суурь нэг үнэ биш, өөр байгаад байгаа болохоор системийн үед угаасаа нэгдмэл ашиг сонирхол биш юу бодоод байна вэ? Хоёрхан ашиг сонирхол бодоод ирэхээр Трамп яаж нөхөр нөгөө нэр хүндээ бас хамгийн гол нь мэдээж нөгөө Нобелийн шагнал аваагүй гэдэг нэг юм хувийн хүчин зүйл байна шүү дээ. Тэр мэрийгээ бодоод ер нь нэг юм их тайвны зөвлөлийг байгуулад хүмүүс рүү бүгд нөр нөрлөг явуулчих. Тэгээд эндээс бас л нэг юм юу л да өдөө хатгсан хин их тайвны төлөө байна, хин их тайвны эсрэг байна гэдэг ч юм уу тийм. Тэгээд тэн дээр бол манай тал дээр зандан шатрын ерхий сайдыг утсан байхад бол шууд одоо орж ирсэн. Тэгээд энэ тал дээр бол би бол ийснийг нь ерөөсө буруу гэж боддог. Одоо тэгээд тэр нөгөө нэг тэрбум доллар молор өгөх энэ тэр бол хоёрдугаар асуудал шүү дээ. Тэр өгөхгүй байх. Тэгээд гол нь тэгээд тэр чинь нөгөө гадаад бодлогын ийм том асуудлыг чи их хурлаар ярьж шийдэх хэрэгтэй. Тийш элсийн бари гэдгээ их хурл дээр ярьж шийдэх хэрэгтэй байсан яриа төрөгдөөд яаж шуул гэсэн бас нэг тийм шүмжил яваад байлээ. Яг хоо парламент улсын их хурлд гадаад бодлогын үндсийг тодорхойлох институт мөн үү? Үндсүүлээрээ. Улсын харилцаанд улсаа төлөөлөх номер 1 институт бол ерөнхийлөгч. Засгийн газраа төлөөлж бол улсын харилцаанд одоо гэрээ хэлцээр зурх ерхий сайд хадгалж байгаа. Тийм эрх зүйн хууль. Үндсүүлээрээ тэр нь хадгалж байгаа учраас тэнд ахтар нэг тийм эрх зүйн зөрчил бол байхгүй гэж бодлоо тийм. Тэгээд энэ зүгээр анх ингээд Америк ингээд юу руу дайрахад, Иран руу дайрахад би жишээлбэл бодож ирсэн энэ Орос юу хоёр Хятад хоёр одоо их хамгаалах байхаа. Одоо цэргээч явуулах юм болов ч гэсэн тийм бодол. Одоо эргэн хувийн хувьд одоо би байсан. Тэгээд тэр хоёр одоо нэг тийм мэдээлэл гаргахаас цаашгүй өнгөрчлөлт. Энэ яагаад ингэ вэ? Нөгөө Стивен Волтын тайлбар. Нөгөө өргөөл бодно. Мөнхийн нөхөр гэж байхгүй, мөнхийн дайсан гэж байхгүй. Яг зүгээр Ираны, Америкийн цэргийн баазууд руу өгж байгаа цохилтын технологийн туслалцааг бол Хятад өгж байгаа, Оросууд өгж байгаа, технологийн мэдээлэл өгж байгаа энэ гэдэг бол яг батлагдаагүй юмнууд бол улсын харилцаанд яригдал яваад байгаа. Мэдээж дипломат дэмжлэг байна гэдэг чинь өөрөө бас сэтгэл зүйн том дэмжлэг шүү ер нь. Тийм үү. Тий. Улсын харилцаанд ер нь нэг юм гадаад хэргийнхэн яамны хэвлэлийн төлөөлөгч нь гарч ирээд энийг одоо Америкийн эхлүүлж байгаа ажиллагаа бол буруу. Та бид нар бол Ираны автомыг дэмжнэ гэж хэлнэ гэдэг чинь өөрөө олон улсын харилцаанд
айгүй том дэмжлэг нөгөө Иран ч би ганцаараа биш юм байна гэдэг тийм мэдрэмж авч эхэлнэ гэсэн үг байхгүй. Бүгд бүр ингээд нам гүн байгаад ямар ч мэдээлэл хийхгүй бүгд нуруу харуулчвал энэ Аятоллагийн дэглэн болоод Ираны хувьсгал цэргийн гвардийнханд бол маш том хүн дарамтлал үүснэ л дээ. Дэлхийн нийт өөрийнх нь эсрэг цор ганцаар болсон юм шиг. Орос ч гэсэн нэг анхны дайны ихний үед бол сэтгэл зүйн хүн дарамтлалтай байсан шүү дээ, тийм үү? Яг хөө ингээд нүүб дээр харахаар нэг Венесуэла, юу Сомали, нэг хэдэн нөхдөд Эритреа, тийм ээ, Хойд Солонгос, Беларусь гэсэн нөхдүүд дэмжээл яваадсэн. Тэгээд 56-ын юм байсан. Одоо зүгээр 20-30 болцсон. Бүр ингээд нэмэгдээд яваад байна шүү дээ. Тэгэхээр мэдээж нөгөө нэг Бээжингийн Олимп болсон шүү тэр жил. Яг тэр Олимпт чинь Путин бол очоод Бээжингийн тэр өвлийн олимпийн нээлтэнд оролцоод 2 сард болсон нээлтэнд оролцоод ерөөсөө буцаж ирэл дайны зэрэг ажиллагааны эхэлсэн шүү. Тэгэхээр би бол юу гэж хардаад байна вэхээр тэр хоёр уулзалт хийсэн сэтгэл зүйн дэмжлэгээ бол Путин тэндээс шийгээс авцсан. Одоо ингээд Америк Орос хоёр барыг холбоотон чим шиг аашлаад байна шүү дээ тий. Оросын нөгөө далаа тэнгист байгаа нефтийн танкеруудыг 4 сар дуустал мөлөө тий. Худалдаагаа чөлөөтэй хийх энэ Орос Америк Ираны дайн ингээд сунжирж байгаа Ормузын халаа хагдаад нефтийн зах зээлийн үнэ өсөж байгаа чинь Оросуудад их ашигтай тусаад байна шүү дээ тийм ээ. Тэгээд зарим нэг юм зарцаасан юмнууд нь хөдөлж эхлээд тэгээд Оросууд хүртэл ер нь нефтийн чи асуудлыг ер нь би шийдээд үгүй та нар санаа зовлтгүй энэ төр гэдэг нэг юм одоо нэг юм хүзэр атгаад эхэлсэн шиг байрсаар орж шүү дээ. Тэгээд тэр 4 жилийн хугацаанд бол Оросууд сэтгэл зүйн маш их дарамттай байсан. Яг тэр жилийнхэн та санаж байгаа Шанхай хамт ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалт Төв Азад болоход Трамп бас сэтгэл зүйн асар дарамттай байсан. Тэн дээр чин Такаев ерөнхийлөгч одоо надайна болооч гэх тийм. Нөгөө одоо Казахстан. За тэгээд Киргизийн ерөнхийлөгч хүлээлгээд Путинийг уулзалтан дээр. Тэгээд тэр болгонд чин Путинд бол асар их дарамтууд байсан шүү дээ тийм. Тэгээд тэр дарамтыг бол одоо давж гараад ер нь бол одоо бараг л Путины зөв болж таарах гээд ирж шээ. Тэнгүүд нөгөө Америк яг тийм позиц руу Трамп ороод ирлээ. Тэгээд энэний дараачаас Путины өвөн дээр ингээл анализ хийгээл Оросын одоо гарч байгаа шийдвэр янз бүрийг ингээ хараад тахаар Анкорэжид өнгөрсөн жил уулзлаа шүү дээ хоёр нөхөр. Тэр машин дотор хоёулахнаа суугаад явлаа шүү дээ. Тэгээ тэнд бас юу ирсэн байх. Одоо шийдвэр гаргач те. Яг иймэрхүү дээд хэмжээний топ төвшний удаан хугацааны харьцангуй юм диктатор маягийн удирдагчид дээгүүрээ тохироод асуудлыг цааваараа ар ударгаар шийдээд яваад байгааг бас үүсэх аргагүй байна л да өнөөдөр явуулсан. Тий. Энэ би бас нэг юм мэдээ уншсан юм агш. Энэ юун дээр одоо Ирантай дайдж явах энэ явцсанд энэ хугацаанд тэр Малаки хоолой гэж бас чухал хоолой гэдэг юм байна шүү дээ. Индонезийн дундуур явдаг. Тэгээд тэр одоо энэ усан замын чинь тээврийг ялангуяа хятад руу орж байгаа тээврийг хэд дахин хэмжээдэг тийм. Тэрийг Америкийн цэрэг флот очиж бүсэлсэн байна. Тэрүүгээр одоо Америкийн зөвхөн юугаар гарч ийн зөвшөөрлөөр гарч ийн гэсэн тийм мэдээ би харсан. Энэ үнэн үү? Ер нь Малакагийн хоолой Эртнээс Англи саксуудын хялтанд байсан. Далайн зам Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн стратегч Альфред Тайер Мехэн гэж байсан 19-р зууны төгсгөл үед. Ер нь дэлхийн улсууд хэн хүчрхэг байдгийг гэхээр тэнгисийн худалдаа, тэнгисийн цэрэг, тэнгисийн бовтгорыг хянсан улс дэлхийн ноёрхох юм байна гэх концепт боловсруулад Америк нэгдсэн улс тэр үеэс тэнгисийн цэрэгт маш их анхаарч ирсэн. Тэгээ энэ чинь энэний дараа нэгдүгээр дан дээр ч гэсэн чумаг чонгоцууд бий болоод тэнгисийн тулаанууд үсээд Япон Оросын 1904 оны дайнд чи Япон тэнгисийн хүчтэй байсан учраас Оросыг ялж аваад ер нь тэнгисийн хүчрхэг цэрэг айрамтай тэнгисийн худалдаанд монопол даваа хэрэгтэй тэнгисийн бомбуудыг хянж авах хэрэгтэй байна гэдэг. Ингээд нөгөө нэг Австрали юу Малайзийн өмнөд одоо үзүр дээр байж байгаа Сингапурын бомбтыг тэр чинь Малакигийн хоолой чинь Малайз, Индонезийн яг дундуур гарч байгаа юм үзүр дээр нь Сингапур байж байгаа том бомб байгаа шүү дээ. Зүгээр миний бол сонсноор дэлхийн далайн худалдааны 60-аас 70% энэгээр эргэлдэж байгаа. Дэлхийн топ 10 бомбны чинь 7 хятадын зүг эргээр байгаа шүү дээ. Энэ чинь асар том тэнгисийн худалдааны одоо бараа бүтээгдэхүүн эргэлж байгаа. Тэр хоолоогоор яваад байгаа тийм. Тэгээ тэн дээр нь уламжлалаараа Англи саксууд уу Англи Америкийн тэнгисийн цэргийнхний хялтаа тогтоож байгаа нь үнэн. Өнөөдөр дэлхийн 470-аад 7 флот Америкийнх ноёрхож байнгын байж байна. Та бодлоо тэнгисийн энэ далаа тэнгисийн агаар онгоц тээвэрлэгч онгоцууд энэ төр гэдэг ингээд үзэхэр би буруу санааг бол 38 мянган Америк зэрэг байнга далаа дээр байж байна. Нэг тэнгисийн даваа байдлаа харуулдаг шүү дээ. А гэтэл хятад энэний эсрэг явуулах бодлого явуулах хэрэгтэй. Өмнөд Хятадын тэнгис рүү бомбууд тэлэх Тайваныг авах тийм ээ. За тэгээ хамгийн гол нь нөгөө 2018 онд лөө 17 онд л Хятадын ардын чөлөөлөх армийн
нийт хятадын Батлан амлах зардлын дийлэх өвн хуучин хуурай замын зэрэг зарцуулагддаг гэсэн бол тэр жилээс эхлээд тэнгисийн зэрэг рүү мөнгө хийж эхэлсэн. Агаар тээвэрлэгч байлдааны шугам онгоцууд тийм ээ одоо янз бүрийн юмнууд руу ингээд өөрөөр тэнгисийн худалдаанд руу бомтууд руу явах. Тэгэхээр юу чин хятад Таиландд баха нэг санал тавьсан шүү дээ. Малаккигийн хоолоогоор гарахгүй Суэцийн Панамын сувг шиг сувг хийж танаа газраар асар их мөнгө өгөөд. Тэгээ хятад нөгөө Пакистантай сүрхий дог нөхдүүд байгаад байдаг нь Гвадарын бомб гэхэд Пакистаны үзүүр дэж байгаа нөгөө Персийн булан руу гарч байгаа өмнө хэсгээр гарч байгаа Ормозын хоолойны өмнөхөн талд байж байгаа Пакистаны Гвадар бомб руу чинь хятадын хурдны зам хурдан төмөр зам тавиад тэр том төслөн бүсгүй замын чинь нэг юм тэрнгээр гарч ш. Тэгэхээр нөгөө бомб их чухал байгаад байдаг. Малаккийн хоолойг нөгөө анги саксууд нь ерөнхийдөө хяналтандаа байлгаад байдаг учраас энэний төлөө ер нь бас ийм бомбтуудын төлөө тэмцэл бол бас явж байна. Тэгээд нөгөө хойд мөсөн лан асуудал гэх нэг тэнгисийн геополитик гэдэг чинь дагалдаал эргэлдэл явж байгаа. Тий, тэгээд бас нэг за энэ олон улсын одоо магадгүй сүүлийн асуулт байх. Энэ Тайваны сөрөг хүчний намын дарга Бээжинд айлчилсан гинэ. Энд одоо баг түүхэнд байгаагүй тийм болсон юм шүү. Энэ ягаад энэ тийм юм болсон юм бэ юм? Улс одоо ягаад айлчлах болсон юм бол тэр талаар би ерөнхийдөө нэг юу гэдэг хятад Тайван судлаач бол биш юм бол бас гэхдээ зүгээр хятад Тайваны түүхийг ингээд харахад 1946-аас 49 онд үргэлжилсэн хятадын иргэний дайны үр дүнд Тайван бий болсон. Чан Кайши өөрийнхөө Сун Яцений л үзэл санаа тэнд явбал Тайванд очил бий болсон. Тайван 1954 онд нөгөө хоёр арал руу Хятадын ардын чөлөөлөх армийн одоо товсны дараачаас 54 оноос Америк Тайваны стратегийн аюулгүй байдлын гэрээ байгуулагдал Тайван бол Америкийн аюулгүй байдлын шүхүрд орж ирсэн юм улс шүү дээ. Нөгөө талд нь Японы геополитикийн бас ашиг сонирхол бол Тайван. Тэгээ энэ дээр бол Тайваны жишээлбэл Хятад 1972 онд Ричард Никсон 2 сард Хятад айлчлахад Америкийн тал юг хүлээн зөвшөөрсөн гэхээр Тайван бол Хятадын газар нутгийн салшгүй нэг хэсэг мөн хүлээн зөвшөөрсөн. Газар нутгийн салшгүй. Суверенитет эрхийн хувьд бол тусдаа. Тайван тусдаа байх нь Хятадын одоо яг тэр нөгөө сүзерийн эрх нь бол байхгүй гэдэг. Ингээд энэ процесс ингээд яваад тэгээд дэлхийн нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал Америк ерөөхдөө хойш ухраад Орос Украины дан, Иран Америкийн дан ингээд бүтлгүүтэл ингээд ирэнгүүт одоо Тайван ер нь жоох эмзэг болж эхэлж шүү дээ. Сэтгэл зүйн хувьд. За хятад яалчрахгүй нүдэн дээр нь одоо том хүчрэх гүрэн болж эхэлж байгаа. Их газар дандаа л Тайваныг аавна гэжсэн бодлого явуулж байсан. Тэгээ энэ нөхцөлд Тайваны дотоод улс төр дээр шийдвэр гаргалтын төвшөнд бас л хагаллууд өсөж эхэлж байгаа. Нийгмэл цул байх гэсэн. Нөгөө Тайван бол тусдаа, Хятад бол тусдаа. Бид даасан үндэстэн гэдэг энэ процесс ч өөрөө цаг хугацааны үед Тайваныг хүлээн зөвшөөрж ирсэн улсууд нэг нэгнээр ухраал Бээжинтэй дипломат харилцаа тогтоосоор өнөөдөр нэг энэ номхон талаан жижигхэн хідэн арал улсууд л Тайвантай дипломат харилцаатай шүү дээ. 10 улс байдаг л үү? 10 ч одоо хүрхээ байсан баг. Тий. Тэгээд энэ сэтгэл зүйн дарамтууд дээр нь магадгүй хувь улс төр чи эсвэл тухайн Тайваны дотоод улс төрийн хүчнийхний хувьд дэмжлэг авах дараагийн сонгуульд ялах байгуулагч гэдэг юм уу те. Эсвэл одоо Бээжингийн дарамт байт юм уу? Эсвэл өөр тохиролцоо байна уу? Ямар байдлаар яагаад ийшээ ийм алхмууд хийж нөхөр олон улсын харьцааны ерөнхий системийн дүр зураг хандлага Тайван ганцаардах байдал Хятадын хүч чадахын өсөлт Тайван доторх нийт олон нийтийн санаа бодол бас хоёрдмол болж эхлэх гэх мэтлэн олон хүчин зүйлээс эсвэл магадгүй зүгээр ер нь Хятадтай бас тохиролцоод суверен буюу бие даасан байдлаа хадгалаад чипийн хувьд ч гэдэг юм уу далаа тэнгисийн худалдааны хувьд ч үлээд юм уу Хятадыгаа түших Хятад эсрэг биш Хятадыгаа түших гэдэг байр суурь руу орж тохирио би бол тусгаар байдлаа хадгалж үлдээ гэхдээ асуудлыг ийм асуудлууд дээр хоёлаа тохироод явъя гэдэг ийм яриа хэлцээ их зорилгоор бас тэр жил яг нөгөө Тайваны ерөнхийлөгч өнгөрсөн сурчны жил шүү дээ тий. Та нар Тайваныг аавн л гэдээ яриад их. Та нар тэр нөгөө алдсан алс томдынхоо Оросоос газар нутгаа эхлээд нэгчээд тий. Тэр чинь нэг эмэгтэй ерөнхийлөгч байгаа билүү? Тэгэхгүй юу тий. Тэрийг авчаад та нар
дараа нь бидний асуудлыг яриаш. Тэр чих зовлонтой шүү дээ. 1858 оны Нэрчи 1860 оны Бээжингийн гэрээгээр Орсын асторондод байсан. Асторондын одоо Владивосток, Хабаровск, Благовещенск гэдэг нэг асторонд ч баг 2 сая орчим хатгаад үржилж байгаа газар нутаг чинь Монголоос томнот үгүй шүү. Тий Хятадаас Орос руу шилжсэн шүү дээ. Тэгээ Муравьев гэд тэр яриа хэлцээг ахалж байсан хүн чи одоо Оросын 500 рубль төр чөлөө зураг нь байж байгаа шүү дээ. Тий. За 50-д 12 минут үлдлээ. Одоо яг одоо энэ олон улсын хорц байдлын үед Монгол улсын гадаад бодлого маань одоо эрхээ явах хэрэгтэй вэ гэсэн одоо энэ сэдв рүүгээ орё доо. Тэгээ одоо яг яах хэрэгтэй вэ? Одоо энэ жижиг гүрэм тийм ээ бид нэр хоёр одоо том гүрний хооронд байж байгаа хоёулаа цөмийн зэвсэгтэй улсууд бид одоо нэг 3.8 сая хүнтэй ийм л жижиг улс энэ одоо том толгилцоо том гүрнүүдийн толгилцоонд бид нэр одоо ямар гадаад бодлого явуулах хэрэгтэй вэ? Төрөө хоёлоо ер нь баг эхэлсэн шүү дээ нөгөө цандаа шигсэн тэр нэг Давосын юмс эхлээд Монгол ер нь ямар вэ? Миний санаа одоохон гэл олон улсын харилцааны нөхцөл байдал том зургаар нь хараад зарим нэг юм онлын өнцгөөс судалгаа хийгээл ягаад ингэж энэ нөхцөл байдал цаашдаа хаашаа хүртэл явах нь хаа хүртэл явах нь дайн хизээ дуусах нь дэг журам шинээр хизээ тогтох нь тэр дэг журмын чинь хин нэгэн тогтоо шүү дээ. Тэр тогтоож байгаа дэлхийд их гүрэн гэж номер 1 гэж хүлээн зөвшөөрдөн шүү дээ. Эсвэл номер 1-үүд ч юм уу тий олуулаа нийлж хагаад нөгөө одоо 1815 онд Вений их хурлаар тогтсон Европын дэг журам шиг тийм дэлхийн дэг журам олон улсууд тогтож байгаа сууж байгаад яриад та тийг ингээ бодохгүй тий Хятад, Америк, Орос энэ тхийг одоо юу гэдэг нь тий эдгээр ер нь ингээ ойрын хугацаанд ингээ гоё тохироод дэг журам хувааж тогтоож болох боломж харагдаж байна зүгээр ингээ хэцүү шүү дээ. Хэцүү тий. Яг тэгвэл Америкийн өнгөөр байж байгаа энэ дэг журмыг хэвээр нь хадгалаад үлдэх боломж Америкт байна уу? Бас хэцүү. Хиймэл оюуны эсвэл дрон, робот гэдэг ихэнх Хятад өмнө төршил асар хүчтэй явж байна шүү дээ. За тэгвэл цөмийн дайман гараад ингээд явал Орос ч юм уу тийм. Ингээд мэдээж цөмийн дайнд бол хөрчихгүй л бахал та. Гэхдээ Америк Оросын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дээр чинь заасан байгаа тактикийн цөмийн зэмсэг Оросын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах тийм бодит нөхцөл байдал үүсвээс тактикийн цөмийн зэвсэг ашиглана гэж залт байж байгаа шүү дээ. Саяхан тийм оруулсан тийм стратегийн биш тактикийн тийм. За. Тэрний юу гэхээр баг хэмжээний гэсэн үг. Ойрын тусгалын тийм одоо ер нь Украины эсрэгчид юм байна. За. Тэгээд иймэрхүү юмнууд ингээд явахаар хин нэг нь буулт хийгээл хин нэгнийхээ амийг хүлээн зөвшөөрөөд явна гэдэг бол тэгээд систем тогтно гэдэг бол ойрын хугацаанд ер нь бүрхэл харагдаж байна. Ер нь өмнөх системүүд яаж задраад яаж явсан гэхээр томхон дайны дараа л ялсан л тогтоод байсан. Наполеоны дайны дараа Францыг ялсан улсууд Вений дэг журмыг тогтоосон. Герман тэргүүтээ нөгөө тэнхлийн холбоотон байгаа шүү дээ. Герман, Австри, Унгар, Болгар, Турк гэсэн дөрвийн холбоог ялсан Англи, Франц тэргүүтэнгүүд нэгдүгээр дайны дараах системийг тогтоосон. Хоёрдугаар дайны хэлсэн. Хоёрдугаар дайны системийг Америк, Орос зөвлөлт улс. За тэгээд Британи гэсэн 3 яалт Тегеран, Ялт, Потсдамын баг хурлуудаар тогтоосон. За тэгээд 1990-ад онд Беловежийн гэрээгээр зөвлөлт улс задран улснаар Америкийн нэгэн улс дэлхийд дээр цорын гоц их хөрм болж үлдсэн. Энэ процесс чинь ингээд задрал руу яваад нэг төл системээс олон төлд рүү яваад тэр нь яг хизээ хин тогтооход ямар байдлаар хүлээн зөвшөөрч байгаа гэдэг одоо ямар ч юу вэ шүү дээ. Тамгалт боломжгүй. Ер нь ийм томоохон системийн өөрчлөлтүүд жижиг дайнууд зөндөө гарна. Одоо дахиад ч ер нь ийм янз бүрийн юмнууд ийм гарна. Тэгэхээр бид нэр ставка буюу бооцоогоо нэг тал руу тавиад л за окей ингээд ер нь энэ бүх юм ойлгомжтой болчлоо гэж боломжгүй харагдаж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр яг л одоо покер тоглож байгаа шиг л байхгүй. Үзэр үзүүлж болохгүй. Манд багч гисэн бас жижиг үзэрнүүд байна тий. Том гүрнүүд бол том ставк тавиад л нүдэд дэвш тий. All in гэдэг зэрэг тэгэхээр чинь мань бол нэг жоохон байгаа юм аа all in хийж болохгүй шүү дээ. Тэ нэг хідэн хисаануудаа ингээд хадгалаад сууж шít хараа тий. За пас гэж сууж шít. Ер нь бол ингээд өнжлөө гарлаа хаялаа гэж ямар нэг юм найхтар нэг өрөөнд татагдаад орчихгүй. Тэгээд тэрийг л нэг бол нэгийг даах, нэг бол нөгөө ашиг сонирхлын балансыг хийх гэдэг нэгний эсрэг бол нэг бол ерөнхийдөө бүгднтэй сайхан харилцаа гэдэг нөгөө хейжинг гэдэг тэнцвэржүүлэх саарл бүсд байх гэсэн үг байна. Харч ус цагаан ч ус саарл дундын бүсэд л харж явах хэрэгтэй гэсэн. Би энийг нөгөө нэг волейбол спорт гэх зөвлөлтий. Хөлбөмбөг сагс хоёр л өөр спортын хувьд төр тактикийн хувьд стратегийн хувьд ойлгомжтой ш бөмбөг ер нь хаашаа дамжих чагаа гэдэг нь баг л ер нь тодорхой байж болдог.
харж болдог тийм учраас хаадаг, хамгаалт хийдэг, заслон тавьдаг тийм ээ, блок хийдэг. Волейбол ч түүхтөө 1-2-3 давтлан зооноос нэгээс хойноос давтлан хаана бөмбөг унах нь тодорхойгүй үед ер нь маш сайн харж явах хэрэгтэй, маш сайн бэлэн байх хэрэгтэй. Тэгээ жижиг улсын хувьд бол тэгээ Монгол тайлын хоёр том азаргын их гүрний дунд байж байгаа жижиг ийм улсын хувьд бол маш ухаалагл дипломат, улс төр дипломатын аргаар бид нар угаасаа үзэл баримталтаараа байж байгаа. Хүч чадахын хувьд ч тийм байгаа даа. Тэгэхээр тэр нөгөө саарл бүсэд байх, хинтэнч муудалцахгүй байх, хинэнч дагахгүй байх гэдэг стратеги гадаад бодлого өнөөдөр явж байгаа. Ерөнхийлөгч өрсөх үед ерөөсөл тэр л явсан. Анзаарч байгаа бол. Хоёр хөрштөөгөөч, гурав дахь хөршийн улсуудтайгаач одоо ингээд шинэ нэг орон зай бий болж байгаа Төв Азийн улс шүү дээ. Төв Азийн гэдэг орон зай чинь Венеттэйгээ адилхан зовлонтой улсууд гэхгүй. Нөгөө том гүрнээсээ гарч авцсан өөрийнхөө тусгаар байдлыг нэг юм олон улсын харилцаанд баталгаажуулах гал энэний тулд янз бүрээр үзэж байгаа нөгөө Орос дээр многовекторны политика гэдэг байгаа. Олон шатлалт, олон одоо бид нар бол олон тулгуурт гадаад бодлого гэж нэрлэдэг байгаа. Ийм бодлогыг явуулж байгаа улсын хувьд улсуудтай бид нар бодлогоос мэдээж соёл түүхийн хувьд ойролцоо, сэтгэлгээний хувьд ойролцоо, эдийн засаг төстэй ийм улсуудтайгаа харилцаагаа идэвхжүүлээд явж байгаа нь одоо жишээл ерөнхийлөгчийн Казахстанд хийж байгаа ажил байна тийм. Энэ бол ингээд Монгол улс бол одоохондоо Хятадыг биш, Оросыг биш, Америкийг биш аль нэгний хөвчтэй дагалдаад явахгүй бүгднтэй сайхан харилцаа байх. Тэрийг өгнө гадаад үзлэр өнтөлтөөр ширэн заагаад өгсөн тийм ээ. Хоёр өчтөгөө тэн сүртэй харилцах 3 дугаар хөршийн улсууд. Гэхдээ энэ дээр би нэг юм засвар гэдэг юм уу юу тийм. Тэр нөгөө бичигдсэн юм дээр нөгөө Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Солонгос, бүгд найрамд Турк гэмэд өрөнд орны өндөр хөгжилтөө арчилсан гэдэг нэг юм нэрлэлсэн улсуудыг 3 хөршгээд зарсныг бол жоохон засвар хиймшгүй юмар санагдаад байна. Санагдаад байдаг. Тэрний үхээр заавал гэж нэрлэж Америк гэж. Төв Аз ч гэсэн бидний 3 хөрш. Ойролт орн Сауди Араб, Араб Эмират бидний 3 хөрш. 3 хөрш дотор нь англи хэрэггүй. Ерөөсөө энэ хоёроос бусд нь ерөөхдөө манад хөрөнгө оруулалт хийх, биднийг дэмжих, биднийг ойлгох тийм ээ. Бидэртэй хамтран ажиллах сонирхолтой хинч вэ? Тэр бүр үндсэн намсаг процесс байж болно. Тэднийг бол ер нь бол бид нар 3 хөрш гэж ойлгоод. Тэр нь 3 хөрш гэдэг ойлголтоо 2 хөрштөө одоо нэг асуудал байгаа нь юу гэхээр зөвөр ойлгох асуудал. Энэ яг нөгөө балансыг буюу ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх гэдэг утгаар ойлгогдод байгаа. Өөрөөр 3 хөршийн хөрөнгө оруулалт орно 3 хөрштэй харилцана гэдэг нь энэ хоёрын эсрэг юм шиг ойлгогдод. Тэгэхээр бид нар тэрийг Оростон ш тэр Ростов ш тэр Хятадтай ш тэр яриа хэлцэх хийхдээ энэ хин нэгний эсрэг биш тийм ээ. Энэ ерөөсөө цэвэр ямар ч аюулгүй байдал цэрэг стратеги юм биш. Зөвхөн цэрэг цэвс соёл хүмүүнлэг боловсрол шинжилх ухааны ийм худалдаа хөрөнгө оруулалт эдийн засгийн харилцаа гэдгийг агуулгаар л явж байгаа шүү. Цаана цэрэг аюулгүй байдал ямар нэгэн батлан болох юу ч байхгүй гэдгээ маш сайн ойлгомжтой нотлохотой тайлбарлах хэрэгтэй. Яг хөө зарим хүмүүст таалагдахгүй бид нар бие даасан улс үжиж эднэр заавал тайлбар хэлэх ёстой юм уу гэж. Гэтэ олон улсын харилцаанд жижиг улс том гүрний оронд тийм харилцаа хэцүүлтэй. Тэгээд энэ сүүлийн үед байж та одоо энэ нөгөө харбины гэрээгээд одоо энэ хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээг их шүүмжилж ярьж шалгын яварий гэдэг ингээд ийм хэл ам одоо улсын хурал дээрч хүртэл гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ одоо энэ олон улсын практиктай ингэж болдго юм уу? Бид нар нэг засгийн газар хоорондын гэрээг одоо авч ингэж буруу зөвийг шалгах одоо болдго юм уу энэ? Олон улсын практик би ядаас наадах асуудлыг чинь сайн мэдэхгүй юм. Танаас баг мэдээлэлтэй байгаа. Яг юу болцсон, хизээ байгуулсан, ямар агуулгатай. Олон улсын хэм хэмжээ ямар байдгийг нэг нь байгуулчаад нэг улсын дотордоо одоо маргалдангуудаа ч гэдэг юм уу тэр гэрээг нь татч авч өчнгөө болгодог ч гэдэг юм уу. Тийм нэг манай дээр Риоттой байгуулсан ойдлогын гэрээ тэгэл явж л байгаа шүү. Яг тэр бол нэг компанитай байгуулсан гэрээ. Олон улсын эрхцэн субъект мөн үү? Тийм үү те. За. Яг л ялгаагүй л адилхан процесс. Олон улсын эрхцэн субъект гэж юм байна шүү дээ. Олон улсын гэрээ хилцээ байгуулалт орно, үндэсний намсрал зарцуулалт. Олон улсын байгууллагууд орно, улсууд орно. Тэгэхээр тэр байгуулсан гэрээгээ яг хөө зүгээр манай хоёр хөрш улсууд биднийг бас нэг тийм үл итгэх. Нөгөө дайн эхэлдэг бас нэг шалтгаан чи үл итгэх шүү.
Өөрөөр хэлбэл Орос ягаад Украины эсрэг данхилч, Украин ягаад Оросын эсрэг данхилч гэхээр нөгөө өмнөх Бухарестийн гэрээ, одоо Будапештийн хилцээ, Минскийн 14 15 оны гэрээ хилцээрүүдэд биелэгдэхгүй болохоор итгэхгүй байгаад байна шүү дээ. Итгэхгүй болохоор чинь данхилах бас нэг нөхцөл болж байгаа. Яг тэрэн шиг манаа дээр нэг асуудал байдаг нь юу гэхээр 2 хөрш тэр 3 40 хөршийн улс ууш тэр биднэрт сайтар итгэж чаддгүй. Одоо ингээд байгуулсан гэрээ хилцээрээ боли бари гар та нар болцоо бид нэр өөрсдөө хийн эсвэл өөр хүнээр хийлгэн ч гэдэг юм уу. Энэ нөгөө олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх буюу Pacta sunt servanda гэдэг нөгөө Ромын зарчим байна шүү дээ. Гэрээ шударгаар биелэгдэх ёстой гэдэг зарчим дээр бид яадаг вэ гэхээр энэ юунаас болдог вэ гэхээр цэвэр дотоод улс төрөөс болдог. Дотоод улс төр гэдэг нь яг улс төрийн тоглогчид биш. Олигарх бүлэглүүд, фракцууд баг мафия юм шиг болцсон ийм бүлэглүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс л болдог. Ер нь тийм шүү. Ер нь таны төрөний нөгөө одоо бид нэр яах вэ гэдэг дээр гадаад бодлого биш бид нар одоо дотоод улс төрийн бодлого, дотоод доктортой байдал, дотоод авилга хулгай, дотоод улс төрчдийн ёс зүй, ёс суртахууны асуудал энэ дээр л бас анхаарахгүй л нэх гаднаас дайсан аюул маял хайгаад хэрэг. Гол ер нь эдийн засгийн алуурчид гол хөгжихгүй байгаагийн за хөгжихгүй байгаа гэж хэлж болохгүй баг. Удаан яваад байгаагийн учир шалтгаан бүх юм бол манай улс төрчид нэртэй янз бүрийн ашиг сонирхлын фракц бүлэглүүдийн хинэн дээрээ байхын хинэн доороо байхын гэдэг л зөрчилдөөнөөс үүдэлтэй асуудал. Грэм Эллисон гэж гадаад бодлогын шийдвэр гаргалтын одоо 3 загвар боловсруулсан нэгтгэн рационал буюу ухаалаг тоглогчийн загвар улс нэг байна нэг л өдөртөгч та тэрнгүүнээ одоо тэр хүн байгуулсан бол гэрэмэрээ дуусаач дахиж ирж юм байхгүй те ууг тэгж ирж буцах юм байхгүй. А нөгөөх нь бюрократ буюу дотоод тэр ийм олон фракцууд хоорондоо өрсөлдөд ялсан нь өөрөөхөө гараад тэгээ нөгөө гэрээнүүд өөрчлөгдөх гэдэг. А гурав дахь нь бол organizational model буюу ийм засгийн газрын үйл явцын процесс тэр нь яг think tank судлаач шинжилгээ ухаан дээр суйрлаад дэше явсаар угаад нэг шийдвэр гаргав. Тэр хамгийн эцсийн зөв шийдвэр. Энэ 3 загвараас манайх тэр нөгөө 2 дахь буюу бюрократик буюу тэр нөгөө фракц бүлэглүүдийн ашиг сонирхол. Тэгэхээр нөгөө манайх арт нэг юм арчилсан юм шиг засаглалтаа болчиход байгаа. Ирээдүйд харьцан арчилсан байсан шүү бид нар. Улс төрийн хүчнүүд нь хүсэл зорилготой, улс төрийн хүчнүүд нь үнэт зүйлтэй. Одоо л үнэт зүйлтэй нам одоо жишээл арчилсан намж тэр Монгол ардын намж тэр хүн намж тэр одоо тийм ээ одоо нэг тэр намуудад нэг юм үнэт зүйл намын нийтлэг одоо ашиг сонирхол нам нь улсаа хөгжүүлэх гэсэн тийм мөрийн хөтөлбөр гэдэг юм байхгүй болчиход байгаа. Тэгээ эндээс үүдэлтэй гадаад бодлогод ийм өөдгүй цаад хүмүүс нь итгэмээргүй итгэдэггүй тийм дүр зургийг ойлгочиход байгаа. Энийг л одоо хамгийн түрүүнд яаж засах вэ? Ямар хугацаанд засах вэ? Гэхдээ энэ тэр энийг харж байгаагаар их л удаан хугацаа шаарддаг юм шиг. Бас л нөгөө дотоод улс төрийн системд хэн ялагч болох вэ? Тэр нэг дэж журмал бас л дотоод улс төрийн системд юм эмх замраагүй хаос байдал үүссэн. Бүлэглүүдийн хоорондын тэмцэл явж байна. Өөр утга алдлаа шүү дээ хүмүүсийн чинь өөрөөсөө. Нам дотор ч юм уу толгилцохоор л одоо энэ асуудал ч үүсэл явчлаа шүү дээ тий. Тэгэхээр би зүгээр эргээ өөрийнхөө хувьд харахаар энэ ерөнхийлөгчөн дээр хатуу байр суурьтай байж тэр бүх улсуудыг авчирч байгаад одоо загиндаг юм уу зандардаг юм уу яа энэ гадаад бодлого руу бичиж та нар яа гэж л одоо нэг айлын аав хүн шиг загнаасаа л гэж боддог. Тэр их зовлонтой бай би юу юм. Гэхдээ тэр чинь нөгөө засаглалын тэнцвэргүй байдал үүсч эхэлнэ. Тийм үү. Парламент байна, хууль тогтоох байгууллага. Сая ингээл нэг юм ёс зүйн асуудлаар хуулийн төсөл өргөөл барихад өстө парламентын эрх мэдлийг булааж явуулаа гэдэг юм асуудлууд үүсэж шүү дээ. А бүр нөгөө нэг юм гэрээтэй холбоотой айлын чи наашир сууг яагаад наадхаа болмол гэдэг ихлүүд одоо энэ ч нөгөө жинхэнэ утгаараа дарангуулын улс болж хөрнө юм шүү дээ. Гэтэл ерөнхийлөгч маань бол би бол дарангуулж болохгүй. 27 онд бууна гэдэг юм мэдэгдсэн. А магадгүй цаана өөр улс төрийн ашиг сонирхол байхыг бас үүсэх аргагүй тийм. За. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээ бидний урилгыг хүлээж аваад энэ олон улсын өнөөгийн байдлыг тодорхой тайлбартай өгсөн танд баярлалаа. Таны одоо цаашдын ажил, судалгааных ажилд одоо шинэ үеэ сургууль хүмүүжүүлэхийн ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна.
Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.